안녕하세요. 남해주 상인 디지털 모델의 Намайг Ихтэмэр гэдэг сэтгэл судлах хөтөлбөрийн 3 дахь түвшний оюутан байна. Юуны өмнө Намынжуу Монгол боловсролыг дэмжих сангийн хамт олондоо нийт итгэлийг хүртсэн оюутны зүгээс баярлсан талаасаа илэрхийлье. Миний бие 2022-оос 2023 оны хичээлийн жил энэхүү итгэлийг эзэн болсон бөгөөд энэ итгэлийг намайг илүү хүчингүйлэн суралцаад илүү том дэмжлэг хөшөөрөг болж өгсөний дуулахад таатай байна. Мөн энэ бүхий л цаг хугацаанд урлаг болоод спортын чамгүй амжилт эзэн болсон байна. Намайг Нарж гэдэг Монгол Улсын их сургуулийн химийн техникийн 3 дугаар түвшний оюутан байна. Миний хувьд гэх юм бол Намынжуу сангийн тэтгэлгийг авснаар санхүүгийн маш том тусламж нэмэлтийг үзүүлсэн. Хамгийн түрүүнд 2023 оны 10 сарын 14-өөс 16-ны хооронд хотод зохион байгуулагдсан олон улсын материал судлалын уралдаанд шилдэг оролцож шилдэг постэр аварцсан байгаа. За мөн 2023 оны нам стартап 3 хөтөлбөрт амжилттай оролцож Монголын энтерпренеруудын чуулга уулзалтанд өөрийнхөө стартапыг танилцуулах урилга авсан. За тэгээд амжилттай ихтгэлээ танилцуулсан байгаа. Мэтчлэн маш олон боломжуудыг нээж өгсөн, уран зориг өгсөн Намынжуу сангийн хамт олондоо маш их баярлалаа. Намайг Анужин гэдэг би сэтгэл судлах хөтөлбөрийн 4-р түвшний оюутан байгаа. Энэ тэтгэлгийг авсандаа би маш их баяртай байгаа. Яг л би их хэрэгтэйгээ хамт Монгол Улсын их сургуульд хамт суралцдаг. Тийм болохоор энэ тэтгэлэг манай гэр бүлийн санхүүгийн асуудлыг маш их багасгаж өгсөн рүү бид маш том даваа талуудтай болсон. 안녕하십니까. 저는 몽골 국립대학교 법과대학 법학과 한국법교육센터 3학년 학생 진아입니다. 기을 받음으로써 우리 부모님은 재학할 때 등록금 때문에 떨겨져 있습니다. 또한 우리 집은 시골에 있어서 생활비, 기숙사비와 같은 지출을 만났습니다. 그런데 우린 아르바이트 대신 공부에 더 많은 시간이 걸릴 수 있는 기회가 생겼으니까 전 너무 기쁩니다. Намайг Зай гэдэг мэдээлэл компьютер ухааны техникийн програм хэмжээ 3-р түвшний оюутан байна. За энэ тэтгэлгийг авснараа би хичээлдээ илүү их анхаарч бэлэг чадвараа нэмж сургуулийн чанараа сайжруулж чадсан. Мөн өөрийгөө хөгжүүлэх талд илүү их цагийг зарцуулж анхаарч зэмжиж байгаа. Энэ тэтгэлгийг авсан оюутан залуусыгаа дэмжиж сурах болон өөрсдөө хөгжүүлэх боломжийг олгож байгаа Намынжуу Монгол Улсын дэмжих сангийн хамт олондоо маш их баярлалаа гэж хэлж байна. Намайг Завзан Баган гэдэг би Монгол Улсын их сургуулийн улс төр олон улсын харилцаа, нийт удирдлагын сургуулийн олон улсын харилцаа мэргэжлийн 3 дугаар түвшний оюутан байна. За миний хувьд 2022-оос 2023 онд Намынжуу Монгол боловсролыг дэмжих сангийн тэтгэлгийг авсан оюутан байгаа. Энэхүү тэтгэлгийг авснаар болохоор надад одоо маш олон боломжийг одоо өөртөө ашигтайгаар ашиглах боломж одоо олцсон байгаа. Жишээлбэл одоо сургалтын төлбөрийнхээ тодорхой хэмжээг ингээд цагийн ажил хийж өөрөө олдог байсан. Тэр цаг хугацаагаа болохоор Намынжуу тэтгэлгийг авснаар одоо тэмцээн уралдаанд оролцох, шинэ зүйл сурах, одоо байгаа мэдлэгээ улам хөгжүүлэх гэх мэт иймэрхүү зүйлс ингээд зарцуулах боломж олгсон. Тэгээд оюутан хүний хувьд бол хамгийн чухал зүйлийг бол би цаг хугацаа гэж үздэг. Тэгээд энэхүү цаг хугацааг бол Намынжуу сангийнхан одоо надад өгсөн гэж бол үзэж байгаа. Тэгээд энэхүү тэтгэлгийг өгсөн одоо Намынжуу сангийн хамт олон одоо Монгол Улсын сургуулийн хамт олондоо баярлалаа хэлмээр байна. 안녕하십니까. 저는 한국학과 한돈 역사 4학년 학생 엄원가입니다. 먼저 저에게 공부를 열심히 할 수 있도록 이 장학금을 주셔서 진심으로 감사합니다. 그리고 이 소중한 장학금을 받고 나서 가장 크게 느꼈던 점은 무엇보다도 저에게 이런 좋은 계기를 주신 점이 너무 감사드린다는 점이었습니다. 기존에서도 저에게 새로운 동기부여가 될 수 있도록 그 힘을 주신 것을 가장 감사하게 생각하고 있습니다. 등록금 때문에 걱정을 많이 했던 저에게 이 장학금은 담배와 또 같았습니다. 앞으로도 봉사 활동도 많이 하고 공부를 열심히 해서 훌륭한 인재가 되겠습니다. 저를 비롯한 이 장학금을 받은 모든 학생들도 저처럼 생각하고 있을 것이라고 확신합니다. 정말 감사합니다. Сайн байцгаана, намайг Амина гэдэг. Би бизнесийн сургуулиас санхүүгийн удирдлага чиглэлээр 4-р түвшинд суралцдаг. 2022-оос 2023 онд Намынжуу боловсролыг дэмжих хөтөлбөрийн хөтөлбөр оюутан болсондоо маш их баяртай. Энэхүү хөтөлбөрөөр дамжуулаад санхүүгийн бусад эрсдлээс үүдэлтэйгээр суралцах чадваргүй болсод боломжгүй болсон тэр нөхцөл тэр эрсдлүүдийг бууруулж оюутнуудад илүү сэтгэл амар суралцах тэр орчин бүрдүүлж аваад бас баярлж байна. Тэгээ энэхүү хөтөлбөрийн оюутан болсондоо маш их баяртай байна. Баярлалаа.
Намынжуу Монгол боловсролыг дэмжих сан болон Монгол Улсын их сургуулийн хамт олондоо Баярлалаа.